сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн одмон дөрсөөг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн одмон дөрсөө, Ген ТV телевиз, одмон дөр радио 83.3 170 гэсэн хос толгойноор хүлээв сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй түлээ шүү. За мөн интернетийн хурдаа нэмэх амархан Invision компани дэмжиж ажиллаж байна. Студид Инхбат Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд Цэнгэлээ. За Pulp Fiction гэдэг киноны од маань 1954 онд Нью Жерси хотын захад төрсэн байна. 1954 гэдэг чи одоо 71 настай гэсэн үг. Нэлээд өндөр нас зоогдсон. Гэхдээ зураг нь харах юм бол 60 та юм шиг л харагдаж байгаа. Тийм шүү. Энийг би бүр тодтож хэлмээр байгаа. Хоёлаа нэвтрүүлгийн төгсгөлт энэ талаар ярилцах болно. За дээрээ 5 ах эгчтэй. За айлын 6 дахь хүүхэд байх нь шүү дээ. Бүр бужигнсан л айл байсан байна. За Салватор Траволта нь дугуйн худалдаа эрхэлдэг. За хэдий хувийн бизнестэй ч гэсэн тэднийх их ядуу тарчиг айл байсан юм байна. За 6 хүүхдтэй ч хэлэх үү маш их зардал гарна гэсэн үг. За хүүхдүүд нь умгар өрөөнд шахацлтан унтдаг. За хувийн орон зай гэж юу ч байхгүй. За чимээ шууган гэж тасрахгүй бүр маш их чимээтэй ийм айл байсан. Өглөөний цай гэж бараг уудаггүй гинэ. Өдөрт нэг хоол идэвлэх юм. Ер нь бараг хаяа хоосон онцдаг ийм айл байсан юм байна. За хөрөгч нь байн хоосон хоол идэх гэж алаан болно. Уралдаж идэхгүй л бол маргааш болтол хоолгүй гэсэн үг. За өдрийн нэг хоол болон сарын төлбөрүүд арай гэж төлж амьдэрдэг. За түрээсийн төлбөр гараад ирэх юм бол аав сэтгэл санаагаар ундаг. Яа тэгэхээр мөнгө байхгүй учраас арай гэж тэ хоёр тишээ ингээл болгодог. Шинэ хувцс сонор тоглоом гэж тэ юм баг саналтгүй ийм айл байж. Тийм байна. Хүүхдүүд бол шинэ хувцсамсгүй ингээл дамжуулаад тийм л байсан баг тийм. Тэг хамгийн том л хөрхий тэгээд хамгийн их шинэ хувцс нь хамгийн том л байх нь. За маргаашийн тухай санаа зовох зүйл юу ч байхгүй гинэ. Яагаад тэгэхээр маргааш гэдэг төлөвлөгөө байхгүй учраас өнөөдөртөө л амьдэрдэг байсан байхгүй. Өдөр өдөрт л амьдралаа гаргацаана гэсэн үг. За аав нь дуун худалдаачин бол ээж нь харин жүжигчин, дуучин, бүжигчин хүн байсан юм байна. Алдартай мундаг жүжигчин болох гэж мөрөөддөг байсан боловч олон хүүхэд гаргаснараа энэ мөрөөдлөө одоо орхисон гэнэ. Хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө золиослсон гэж одоо энийг ярьдаг тийм ээ. Гэхдээ нөө би чиний төлөө ийм болсон шүү. Би хамаг амьдралаа золиослоо. Та нарыг өсгөж байгаа гэж ингэж муухай юм ярьдаг байсан юм байна. За харин ч хүүхдүүдтэй чаддаг мэддэг бүх зүйлээ зааж сургаж эхэлсэн гинэ. За жүжигийн хичээл, дууны хичээлээс гадна англи хэлийг ч гэсэн маш сайн одоо заадаг байсан юм байна. Одоо өөрийнхөө чадаагүй хүүхдүүд нь чадаасаа гэж хүсдэг шүү дээ, тий. Яг тэгж хүсдэг эмэгтэй байсан гинэ. За тиймдээ ч өдөрчин хичээл хийлгдэг. Гэртээ бүр байнга одоо бүжиглж, дуулуулж, жүжиглүүлж ингэж хүүхдүүдэд бэлддэг байсан гинэ. Чи бас 2 3 жилөө жүжигчин баг шүү Жонни. 2 3 ах их чинь. За энэ өчөөс л Жон ер нь жүжиглэх авьяасаа ор чадвар ээжээс аваад жүжигчин болох мөрөөдлөө ээжээс авах ингэж авч байгаа юм байна. За олон хүүхдтэй учраас Жонд өөрийг нь тоох, өөрт нь анхаарал хандуулах бол хамгийн том бэлэг шиг байсан гэнэ. За хөл толгойн мэдгэдэггүй тэр орчинд хүүхэд болгондоо анхаарал хандуулна гэдэг бараг л байж боломгүй юм зүйл тийм ээ. Өдөрт нэг хүүхэдтэй анхаарал хандууллаа гэхэд 7 хоногт тэр хүүхэд ганцхан удаа л ээжтэйгээ уулзна гэсэн үг байна шүү дээ. Йоо, би бол нэрийг мартах юм байна. Нэгээ хоёроо гэж явчих юм. Ямар хэцүү юм бэ? За хэдийн ийм байсан боловч ээжийнх нь хамгийн их анхаарал хандуулдаг хүүхэд нь Жон байсан юм байна. За айлын баг болоод ч тэрөө тий. Ер нь айлын багыг хэрэглүүлдэг. Тэгэхээр Жонд ер нь хамгийн их анхаарал хандуулдаг хүүхэд нь ээж. За гэтэл хүүхдүүд том болох тусам байдал улам хүндэрч байсан. Амьдарч буй орчин за нөхцөл нь авахмгүй болж ирсэн. Хүүхдүүд том болохоор яадаг вэ тий. Ер нь тэгээд эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд ялгаагүй тий. Гэхдээ эрэгтэйчүүд илүү их заван байдаг. Тэн чинь 2 ахтайгаа нэг өрөөнд байдаг. Тэр нь умгар өрөө гэж байгаа. Тэгээд тэр үнэр танаар гэж авахмгүй болсон. Нийл хөлс үнэртдэг байсан. Багагаа дурсамжигээр ачхэр тэр хөлстэй умгар өрөөл намайг надад бодогдгоо гэж хэлдэг юм бэл. За мөн энэ хөлстэй өрөөнөөс гадна гэртээ их бүжиглэж дуулдаг байсан бодогддог гинэ. За тэгж нөгөө бүжиглжээж сэтгэл санаагаа өөдрөг байлгадаг байсан гэж бас ярьдаг юм бэл. Ер нь аврагдах нэг арга нь байсан гэж хэлж болох юм тийм ээ. За харин 16 нас хүрээд энэ бүхнийг тэсэх аргагүй болсон Жон нэг л өдөр бүх юмаа багилж аваад цуглуулсан $150 аваад гэрээсээ явсан. За энэ $150-ыг хаяа өдрийн хоол идэхгүй байдаг. Хоол идэрээгээд $1 өгөхтөн тэрийгэ гармаалдаг. Тэгээд автобусанд суухгүйгээр хэдэн километр алхдаг.
ингэж ингэн барин байж хуруу humсаа хуглан байж цуглуулсан юм байна. За ингээд $150 одоо мөнгө аваад явлаа гэхэд нь энэ шийдвэр нь олон хүнийг гайхшруулсан гэнэ. Ялангуяа ангийнх нь болоод багш нар нэг цочирдч хүлээж авсан гэж. За хичээлдээ их сайн хүүхдээс юм шиг байна. Тэгээ нэг дуу бүжиг гэж явдаг их хөөрхөн тэгээд энэ зөв хүүхдүүд гэж шүү дээ. Тийм хүүхдээс юм шиг байна. Тэгэл нөгөө нэг хөөрхөн хүүхд шиг гинтл сургуулаа тэг гэрээ бүх зүйлээ хаяад би хажуутлын том хот Нью-Йорк руу явна гэхэд ангийнхан тэгэж цочирдж байгаа юм дээр байхгүй. Джон яг энэ үед өөрийнх нь амьдралд нэг л зүйл болохгүй байгааг. За энээс илүү амьдрч чадах юм шиг санагддаг байсан. Тэгээ миний хувь тавилан ийм байх ёсгүй. Би ишүү илүү баян амьдрах ёстой гэж боддог байсан юм. За тэгээд энэ бодлоо мөрөөдлөө биелүүлэх гээд гэрээсээ 16 наснда $150 явж байгаа нь. За ийм бага насны хүүхэд тэд нь чи юу штэ Нью-Йоркт очиод ямар нэг юм зүйл буруугаар хэрэглэе гэж бодоход гэрээс нь тусламж ирнэ гэсэн найдлага байхгүй шүү. Тийм штэ. Тийм энэ чинь бүр байдлыг хүндрүүлж байгаа байхгүй. $1 сая 16 настай хүүхд явбал бас яа гэсэн тийм. Гэтэл нь $150 байхгүй. Ер нь бүр анхан шатны хэрэгцээ гэж одоо цаашдаа нэг юм те хангаж чадхааргүй хэмжээний мөнгөтэй авчлаа шүү дээ бүр. Тэгсэн. Энэ чинь байр төрүүлж чадахгүй. Харин тийм. Тийм дэм буудлаар л хоног төрүүлнэ гэсэн үг. За гэрээсээ явахдаа ахта нэг зурус үлдээс нь гэрээ цэвэрлээрэ гэдэг зурус үлдээгээд явсан юм байна. Яг тэр гэрнийх муухай байсан юм чинь санагдчихэв. Сөүлийн өгнө. Тий. За мэдээж энэ их зоргийг гаргахад түүний хүсэл мөрөөдөл хөглөж байгаа гэдгийг бас тодтгон хэлэх хэрэгтэй. За түүний шинэ гэр бол одоо Нью-Йорк хот. Дэлхийн хамгийн том, хамгийн аимшигтай, хамгийн харгас хот гэж хэлж болно. За энд бүх зүйл боломжтой ч гэсэн тэр боломжоо олтлоо маш хэцүү одоо тийм замыг туулдаг. Джон ч гэсэн тэр боломжоо олох гэж 8 сарын турш тэмцсэн баг. Янз бүрийн шалгаруулалтуудад очиол байдаг байсан баг. Ер нь баг бүх шалгаруулалтанд очдог байсан. Нэгэнд тэнцээгүй 8 сарын турш тий. Гэт бүр заримдаа бүр урам хугардаг. Яг шалгаруулалтанд орж байхад үгээ хэлж дуусгаагүй байхад за чи тэнцэхгүй хэлждэг. Энд чинь тэр жоохон хүүхдэд урам ямар их уурах вэ тий. Тэгээ мөрөөдөл жүжигчин байж идэг. Гэтэл 8 сарын турш хүмүүс ингэж харж байна. За одоо болио гэж шантрахаар шүү дээ. Гэрлүүгээ буцаж очиод хоёр ахтайгаа нэг өрөөнд амьдэрсэн хамаагүй дээр байгаа байхгүй. Энэ үед Джон ч юм биш тий юу яадаг. Өдөрт нэг л хоол идэнэ. Хоттоо гэдэг. За тэг гудамжнаас усуун. Энэ цэвэр усны цоргууд байдаг. Тэндээс усуун. Тэг хоног төөрүүлдэг газар нь студийн болон эсвэл нэг агуулах. Тэг нэг танилаа дараа ганц 2 удаа онно. Тэг тэр чин халуун гэр орон байхгүй. Нью-Йорк чи хүүтэн шүү дээ. Тэгэл тэнцээ ингээд бэрэл унтдаг байсан баг. Яа. За 16 настай хүүхэд 8 сарын турш мөрөөдлөө биелүүлэхийн тулд ер нь болоор гудамжинд амьдэрсэн гэж одоо хийж хэлж болохоор байна. За өдөр болгон л бууж өмөр санагддаг байсан. Харин мөрөөдөл минь үүнийг зөвшөөрөөгүй юм. Намайг амьд байлгаж байсан ганц зүйл бол миний мөрөөдөл гэж Джон дурсдаг юм байна. За ингээд тэгсэн чинь 8 сарын дараа 1971 онд угаалгын газар хувцас ивгээ зогсож исэн чинь тэнд нэг хоёр жүжигчин залуу нэг юм ярьж байна гинэ. Манай хүн сэм сонсчихгүй юу. Тэгсэн чинь нэг шалгаруулалтын талаар ярьж байна гинэ. Grease гэдэг нэртэй мюзиклийн шалгаруулалт явагдаж байгаа юм байна. Мачин тэнд очиж шалгуулна гэд нэг нь ярьж ирсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөөд манай Джон ч бодож байгаа. Хүй, мюзикл юм бол надад яг тохирох юм биш үү. Би ч багаасаа бүжиглээд дуулсан. Бүх юм нь байна. Гэхдээ энэ Grease гэдэг чинь яг ямар шүү юм мюзикл үлээ гэд мэдтгүү. Тэнгүүтээ шалгаруулалтын дээр яваад очисон чинь хамгийн ихний асуулт нь тэр байсан гэнэ. Grease-ийг мэдхүү гэсэн чинь манай мэднэ л гэж авсан. Тэгэхэд тэр чинь асуух найз байхгүй. Интернет байхгүй тэр үед чинь. Тэгээд худлаа ярихаас өөр аргагүй болж байгаа байхгүй. За ямар ч худлаа яриад шалгаруулалтанд орсон. За тэгсэн чинь шалгаруулалтанд байсан найруулагч нь манай хүнийг харснаа энэ маргааш цааз тулгаж байгаа хүүхчиг л байсан гэж. Бүх юмаа эцсийн үзүүлбэрээр тоглолж байгаа юм шиг ийм үзүүлбэрийг үзүүлсэн. Энэ хүүхдэд гал цог хүсэл мөрөөдөл бүх зүйл байсан. Йоо ямар гоё гэж харсан байгаа. Ингээд 4 минутын турш тэрээр дуулж бүжгэлсэн. Ингээд найруулагч нь түүнийг шалгаруулж авдаг. За ингээд шоунда Джон шалгарсан байгаа. За ингээд мөрөөдөл болсон бүжигчнийхээ амьдралаар анх удаа амьдарч үзэж байгаа нэг. За энэ амьдралдаа тэрээр хамгийн анхны ажил нь 11 сарын турш аялан тоглолт хийж байгаа. За энэ хугацаанд автобусанд унтдаг. Хямдхан дэм буудлуудаар хийсдэг.
За 11 сарын хугацаанд 47 хотод 312 тоглолт хийсэн. Энд чинь яг энэ шатанд яваа хүүхдэд бол аз жаргал байхгүй. Аз жаргал шүү дээ. Гудманд хоноод мөрөөдөл нь биелэх үгүн мэддэхгүй байснаас Тийм. мөрөөдлөө хийгээ явж шүү дээ. Тийм. Хүссэн зүйлээ хийгээд энэ чи тинээд тий орой болгон тайзан дээр гараад бүр ингээд хүмүүс тийш алга ташаад бүр тэр алга ташин урамд ингээд амар маш гоё байгаа шүү дээ энэ тий. Тэг ингэж явж байсан ба. Ямар ч байсан хоттойгноос өөрөө мэдж байгаа хаа. За идэх хоол унтах байртай байна л гэсэн. За дээрэс нь бас 7 хоногийн $185 цалинтай. Энд чинь амьдралдаа ерөөсөө $150 л хамгийн ихтэй барьж үтсэн хүн шүү дээ. Тэгсэн чинь одоо 7 хоногт 185-ыг авдаг болж байгаа. За тайзан дээр гарах болгондоо мэрэгжлийн байдаг. За бүх зүйлээ зориулан тоглолдог байсан гэнэ. Хүмүүс түнд алга ташж байгаа нь хүчил төрөгч шиг л байсан гэж. Одоо түүнгүүгээр амьдарч чадхаа болж байна гэсэн үг. 11 сарын турш баяр хүргэлцэн хүн чинь тийм ээ. За гэхдээ энэ ажил нь удаан үргэлжилсэнгүй. За ажил нь ч бас явандаа сансанд нь хүртэл гэж амжилттай явж чадаагүй юм байна. За ийм учраас тэрээр цааш тэмүүлэх ёстой мэдээд 1974 онд дахиад л хамгийн юм багилж аваад за энэ удаа тэр нь хямдхан машин олж аваад Лос Анжелесын зүг хөдөлж байгаа. Одоо жинхнээсээ жүжигчин болохоор шийдсэн юм байна. За энэ үед тэрээр $800 ингээд кино урлагийн нийслэлд хүрэлцэн ирж байгаа. Орон байр байхгүй. Дахиад Бас л хангалтгүй юм гээд. Тийм. Тэгээд ядж хаад машин нэвдэрсэн. Тэгээд эвдэрхийн машинаа нэг зогсоол давьж тавьчихсан. За тэгээд тэндээ амьдардаг байсан. Эвдэрхийн машинда. За Нью-Йоркоос нэг давуу талтай юм. Нью-Йорк ч хүүтэн байсан бол LA-ч дулаахан газар л та. Тийм учраас машинда унтаад байхад асуудалгүй. За орон гэргүүн хүн чинь усанд орох хэрэгтэй. Хувцснуудаа угаах хэрэгтэй. Тэгээд жимээс гуйж усанд ордог. $3 тэлдэг. За тэгээд хувцснуудаа бол нэг лондри уц угаалгын газрууд очиод угаачдаг. Ингээл нэг шалгар болснуудаа дахиад ороод явчихдаг. Дахиад бүгдэнд нь очдог байсан гэж. Өөрийгөө тохирохгүй тэнцэж чадахгүй гэдгийг мэдцээр байсан ч гэсэн очиж шалгар болдог байсан. Юмиг яаж мэдэх вэ? Хэвээ эмгтэн хүнээс бусад бүх шалгарлалтанд л утсан юм шиг. Дөрдөө. Холливуд мэдээж амар биш. Энд ганц хоёр ажил авч байгаа нь. Эхний ажил нь юм гинэ. 50 секунд гардаг дүр. За хоёр дахь нь бүр гар орж гардаг дүр. Нэг үхтэй сайн үхтэн сайн гэж хэлээд өнгөрдөг дүр. Энэ бүхнийг авдаг байсан. Энд чинь хараа Холливудд яг Джонтой адилхан мөрөөдөлтэй хэдэн 10,000 залуучууд байгаа байхгүй. Тэднээс ялгарч ээж л дүр авч чадах хэвээр. Гэтэл тэр Джон ч зүгээр л 17 настай. Билээ дэж 20 хүрж байгаа тийм хүүхэд байгаа шүү дээ. За гэхдээ энэ дүр голдгоо хийдэг байсан. Бүгдийг авдаг байсан. За дүр болгон түүний сэтгэл санааг засдаг. За цааш ажиллах уран зориг мөрөөдлийн ингэж үргэлжлүүлдэг байсан юм. Гэтэл нэг өдөр нэгэн найруулагчаас дуудлага ирсэн гэнэ. Гэлс институт дээр хүрээ дээр нэг ситкомын дүр хүн шалгаруулж авах гэдэг. Маш хурдан ирж чадах уу гэсэн чи за чадна. Тэгсэн чи ядж яхад нөгөө нэг студент хотын нөгөө захт ингэнэ. Тэгээд нөгөөд ч өстө таарлцсан юм амсч аваад нөгөө хотын нөгөө зах руу нистгэрэл гүйж утсан. За тэгсэн чинь хугацаанаас 23 минут хоцорсон. За тэгсэн дүрээ сонссон чинь өөрөх нь хүмүүс сууцсан. Тэр дүртээ нь яагаад ч авцалдахгүй. За ер нь баг энэ дүрээ алдах нь баг тодорхой байсан. Тэгсэн чинь яг шалгаруулт дээр найруулагчийн хүссэн яг тэр дүрийг бүтээждэг. Найруулагч бүр ингээд яагаад ийм лаг залуу би одоо хөл харж чадаагүй лээ. Тэгээд шууд Джоныг сонгож шалгаруулж байна. Ингээд 1975 онд түүний тоглосон Welcome Back Kotter гэдэг нэртэй цуврал нээлттэй хийсэн. Тэгсэн чинь нээлттэй хийсэн даруйда шуугаан тарьж эхэлж байгаа. Джоныг нэг өдрийн дотор од болсон хүн гэдэг. Ерөөс энэ цувралд нээлттэй хийгээл Джон од болсон байхгүй. Бараг л бүх хүн тэр цувралын тухай, за Джон Траволтагийн тухай ярьж байсан. 7 хоногт 10-аад мянган захидал авдаг байсан баг. Хайрын захидал, фэний захиа гэсэн үг шүү дээ. За цувралыг ABC гэдэг студ хийсэн. ABC гэдэг студ зөвхөн захиа унших зорилгоор 2 хүн ажилд авсан баг. Ажлын байр бий болгоод бүр. За цувралд хэлдэг байсан үг нь футболк болон аяган дээр гараад франчайз болоод бүр зарагдаад хэдэн саяын ашиг болсон гэж байна. За энэ хэдэн сарын өмнө нөгөө машинд амьдарч исэн хүн шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд Америкийн хамгийн тод залуучуудын нэг болцсон баг.
За энэ дүүрэн түүнийг Холливуудын тайзнаа ер нь залсан гэж хэлж болно. Гэхдээ мэдээж энэ төлөөстэй байсан. Энэ дүүрээ маш сайн гаргацсан чинь бусад найруулагч нар түүнийг энээс нөөр дүүрээр харахгүй байсан байхгүй. Оо, тэр их муухай шүү ер нь. Очих болгонд л нөгөө нэг Барбарино гэдэг гар байна. Чи өөр дүр тоглож чадахгүй байгаа гэдэг. Тэгээ Saturday Night Fever гэдэг нэртэй кино тоглож байхад нь найруулагч нь тэр Барбарино ч харагдаад байна. Чи наадгаа өөрчлөлтөө өөрийгөө эвдэлтэй гэж загинд өгсөн баг. Тэгэхээр энэ бол жүжигч хүнд маш хэцүү тийм ээ. Тач одоо мэрэгжлийн жүжигч хүн шүү дээ. Одоо нөгөө зэрэгтэл хүртэл тэр хүнийг нөгөө өөр дүрээр хүлээж авах болчдөг гэж ярьдаг. Одоо юу гэдгийг найруулагчид зарим нь бүр чи энэ дүр тоглосныхоо дараа одоо дээр үе мундаг найруулагчид хэдэн жилийн дараа дахиад кино урлаг руу орохгүй бол одоо чамайг хүлээж авахгүй гэж тунгалаг тамирт зураг авалтын дараа бол бас нэг жүжигчэнд хэлж ирсэн гэдэг. Тийм үү. Тэр манай хүч нь сургууль сураагүй байхгүй юу. Тэгээ ээж нь л заасан шүү дээ. Тэнгүүд яг дүртээ ороод тэр дүрээсээ яаж гарах вэ ч юм уу тиймэрхүү хичээл заалгаагүй юм байгаа байхгүй. Тэгээ нүн энэ дүр амжилттай болцсон чинь би юу ингэж тоглоод ивэл цаашдаа амжилт гаргачих юм биш үү гэдэг бас ийм бодол байсан байж магадгүй. За ингээд хинд найруулагчтай загнуулсан хүн чинь одоо өөрийгөө эвдэхэр шийдсэн баг. За хоёлаа ивент итгэж дараад байл. Оо за. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээ Түүлийн шууманд дэмжиж ажиллаж байна. Бидэнд өдөр болгон шинээр нурласан хамгийн тансаг амтыг мэдрүүлдэг Түүлийн шүдэ баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед одоо сүүн кремтэй баллонууд нь маш хөөрхөн загвартаагаар гараад байна. Тэгэхээр сүүн кремтэй баллон гэдэг нь төрөл бүрийн шинэхэн жимсээр чимгэлсэн цэвэр шинэхэн сүүн кремтэй зөөлөн чиглэг кекстэй баллог бид нар фреш крем кек гэдэг байгаа. За аманд ороод яг тийм уусж байгаа юм шиг зөөлөн сүүн кремний ийм амтанд дуртай хүмүүс бол анхаарлаа хандуулаарай. За төлөөжгийн бүх салбарт одоо фреш крем кек өдөр болгон шинээр нь хийж хэрэглэгч таны гарт хүргэж байгаа шүү. Дээрээс нь одоо сүн кремтэй бяллог бид хэрэглэхдээ нэг юм 5-аас дээшгүй хэмт 24 цаг хадгалах боломжтой байдаг. Тэгэхгүй бол юм хадгалтай нэг жоохон урсах гэж байгаа юм шиг гаднаас нь харахад жоохон царим мата болох гэдэг шүү. Нэг бол нэг тийм кулер баг ч юм уу хэрэглэж байгаарэ гэж бас сануулмаар байна. Тэгээд 3 төрлөөр гарсан байгаа. Манайхан төлөөжгийн салбаруудыг хэлүүлдэггүй мэдхээс хойш салбаруудаар нь ороод бас зөөлөн амтанд дуртай хүмүүс маань өөрийнхөө тохирсон бялог бодолд авах боломжтой шүү. 75 10 утасны дугаараар нь холбогдоод бас мэдээлэл авч болно. Тэгээд дандаа гоё орчин, тийм чанартай гоё үйлчлэлийн үзүүлдэг Түлээжүүдээ баярлалаа. За баярлалаа. За энэ Saturday Night Fever гэдэг кинонд Джон бүр өмнөх хөмөрхөөсөө илүү их бэлдэж эхэлсэн байна. Энэ хөгжимт кино байхгүй юу? За өдөрт 12 цаг бүжиг дууны бэлтгэл хийж өөрийгөө эвдэх гэж хичээжсэн гэнэ. 12 цаг штэ. Тэгээд бэлтгэлийн дараа хөл дээрээч зогсож чадахгүй. Хувцс нь тэр чигтээ хөлс болцсон. Бараг ингээд муших юм бол хөлс гоочхоор ингэж бэлтгэл хийдэг байсан баг. За зураг авалтын дунд бүр ухаан алдаж унжсэн баг. Маш их ачааллаас болоод. За ямар их хичээж, ямар их бэлтжижсэн эндээс харагддаг. Энэ ч бас цаана учиртай юм л. Тэр учруудын нэг нь ингэж бэлтгэхгүй бол нөгөө нэг дүр бүтээгээд алга болцсон тэр оддын нэг л болох юм байна. Би ийм хувь тавилан хүсэхгүй байх гэж Джон боддог байсан баг. Ингээд ч одоо Джон маш их бэлдснийхээ үр дүнг амсдаг. Энэ киногоор Оскарт анх удаа нэр дэвшиж чаддаг. Энэ үед 24 настай баг юм. Яг Оскар дэвшиж байхад. Шилдэг гол дүр штэ. Тэгээд энэ ч одоо баг 3 4 дахь кино юм юу юм бэ? Тийм штэ. Баг 5 6 дахь нь л байгаа. Энэ ч тэгээд яг тухайн үедээ хамгийн залуудаа шилдэг эрэхтэй дэвшсэн рекордыг эзэмшижсэн гэж санагдаад байна. За тэр Америкийн шин залууд болсон байна. За охид түнд унж тусдаг. За охидын өрөөний хан дээр Джонни зураг дүүрэн байгаа. Гэхдээ манай хүнд эдгээр охидууд сонирн биш байсан юм байна. Учир нь Джон Траволта 1975 онд нэгэн киноны зураг авалтан дээр өөрийнхөө анхны хайртайгаа авчирсан гинэ. Энэ бүсгүйг Diana Hyland гэдэг нэртэй. Өөрөөс нь 18 нас ихч ийм бүсгүй байсан. Тэд The Boy in the Plastic Bubble гэдэг нэртэй кинонд ээж хүүгийн дүрийг бүтээж анх танилцж байсан юм байна. Хэдий ээж хүүгийн дүр ч гэсэн хоёр жүжигч маань юм ярилцах тусам л бие биендээ татагтаад байсан гэнэ. Ерөөс ингээд зураг авалтын дундуур чимээгүй байна гэж байдгүй энэ хоёр. Байнга л юм ярилцж чаддаг. Ингээд сарын дараа болцож эхэлсэн баг. Үнэхээр бие биендээ татагтаад байсан. Үнэхээр хайртай болчихсон. Ингээд болцож эхлээд илдвийг л ярилгүй яах вэ? Ирээдүйн хүүхдүүдтэй ямар нэр өгөх үү гэж тоглоом шоглоомаар ярина. Тэгээ удахгүй ер нь хамтдаа амьдрал яасан ингээд энэ хоёр байр хайжсэн байгаа. Ингээд ер нь яг л бүр яг
үнэхээр хайртай биеинд хайртай хосууд байсан байхгүй. Тэгсэн чинь тун удалгүй Даяна хайлна гэдэг энэ бүсгүй нь өөрийнхөө хөхний хорт тавтартай гэдгээ Жонд хэлдэг. Хайртай хүнийхээ ийм хүнд өвчтөг мэдсэн Жон ингээд хажуунаас нь ерөөсө холтоогүй гэнэ. Ерөөсө тэр ажил юу гэдгийг бүгдийг нь орхиод хайртай бүсгүйгээ хажууд байсан. Ингээл өөрийнхөө тоглох гэж байгаа киноныхоо бэлтгэлийг хамт хийдэг, үгээ цогтаа уншдаг. Ингээл аль болох тэр хайртай хүнийг ингээл хөгжөхгүй л сэтгэлийн тайтруулах гал бүх зүйлийг хийдэг байсан. Даяна надад цөөхөн хоног үлдсэн ч байсан хамаагүй. Би чамтай уулзсан та хамгийн жаргалтай байна гэж Жон хэлдэг байсан. Харин Жон чамд хэд хоног үлдсэн байсан бас надад хамаагүй. Чамтай гэрэлмээр байна гэж хэлдэг байсан юм. Юу вэ? Бүрэнхтөний сонсгойг хүсдэг хамгийн гоё хэлбэр. Гэтэ тэд гэрэлж чадаагүй. Хавдартай гэдгийг хэлээд 14 хоногийн дараа Даяна Жоны гар дээр нас барсан юм байна. Энэ үедээ 41 настай байсан бол Жон харин 23 настай байж. Даянагийн оршуулган дээр Жон цагаан өнгийн хослолтой ирсэн гэдэг. Хэдхэн хоногийн өмнө хосууд хамтдаа Рио явж амархаар ингэж ярилцж ирсэн юм байна л да. Тэгээ энэ аялалтаа зориулаад Жон цагаан өнгийн хослол худалдаад авсан байсан байхгүй юу? Тэгээд хайртай бүсгүйтэйгээ хамгийн сүүлийн өдрөө тэр хослолоо өмсөж байгаа нь юм бэл. Магадгүй Риод очиод энэ гоё хослолоо өмсөд гэрлэх санал тавих гэжсэн ч биш магадгүй. Оршуулган дээр Жоныг харсан хүнийг ингэж их үйлж гашуудж байгааг би харж байгаагүй гэж дурссан байдаг. Даяна ингэ өөрийгөө өвчтэй гэдгийг өмнө хэлээгүй шалтгаан нь өөрийгөө итгэж чадна гэж бодоод исэн юм байна л да. Тэгсэн чи яг хавдар нь бүр тархсан байна. Идэх боломжгүй байна гэдгийг сонсоод яа харахгүй Жонд хэлсэн юм бэл. Ингээд хамгийн жаргалтай байсан хосууд 14 хоногийн дараа би энийгээ сүүлийн удаа харсан тэр юм байна. За мэдээж хайртай бүсгүйгээ алдсан энэ үйл явдал Жонд маш хүн дээр туссан. Хаяа гэртээ ганцаараа ингээд маш хэцүү байна. Тэнгүүт л нэг бэлтжсэн үгээ аваад чангаар уншина. Магадгүй Даяна сонсож байгаа ч юм бэл үгэж бодно. Ер нь яг хайртай хүнээ алдчихар хүн элдвийн юм боддог тийм ээ. Тийм. Итгэл найдвар ингээл байгаад байдаг тийм. Яг тэр дагуул байсан юм шиг. Хэрвээ Даяна ийм өвчнгөө нас бараагүй байсан бол бид насан туршдаа хамт байх байсан юм а гэж Жон ярьдаг. За гэтэл ядчаатал нэг Saturday Night Fever гэх кинон од болчихдөг. Ингээд манай хүн чинь маш их алдартай болж байгаа. Сэтгүүлчд хэвлэлийнхэн папарацци зүгээр явуулдаг. Тэгэл янз бүрийн асуултууд асууна ингээл камерыг байн гарна. Тэр болгонд худлаа энийг шаардлага гардаг. Маш хэцүү байсан. Чин зовлон шаналлаа нуух хэрэгтэй шүү дээ. Дэлгэцний урд байгаа хүмүүс. Ингээд маш хэцүү байсан. Тэгээ тэр Saturday Night Live дээр ингээд маш хүчтэй хөдөлгөөнүүд хийдэг. Тэр бүжгийн хичээл юунууд тасгалууд шүү дээ. Тэрийг ингээд маш сэтгэлээсээ хийдэг нь нөгөө нэг бүсгүйгээ мартах гэж юм уу те зовлон шаналлаа мартах гэж хийдэг байсан үрхий нэг тийм аргал юм байна л та. Тэр нөлөөлсөн л бололтой манай Оскар нэр дэвшиж чадлаа шүү дээ тийм ээ. За гэтэл дээрэс нь Оскарт нэр дэвшсэн манай муч одоо ингээд од болцсон байсан боловч найруулагч түүнийг нэг өсвөр насны Барбарино гэдэг дүрээр нь харсаар л байсан юм. Ингээд ирж байгаа саналууд нь дүрийн саналууд дандаа л нэг өсвөр насны хүүхдүүд тэгэхээр нэг диско маркийн тиймэрхүү дүрүүд л санал болгоод тийч. Энэ өөрт нь юусаа таалагдаагүй. За шүүмжлэгч нарч та бас манай хүнийг зүгээр ойлгоогүй. Энээс өөр дүр угаасаа бүтээж чадахгүй гэдэг. Ингээд Даянаг нас барсны дараа манай хүн хэд хэдэн дүр авсан чинь ер нь бүгдээрээ бараг бүтлгүүтчихдэг. Тэгээ ер нь дисконы үе бараг дуусчихсан байхгүй. Тэгээд манай хүний чадвар нь тэр байсан шүү дээ. Өөр чадвараа гаргахгүй л за ингээд түүний карьер бараг дуусч гэнэ үгэлтэй байсан юм байна. За ингээд харуулслаа мартаад ажиллах гээд ажилмаар байвч та олигтой дүр ирэхгүй. Ер нь л жоохон хэцүү байсан юм бэл. Гэтэл энэ үед түүний амьдрал дахин нэг харамсалтай зүйл тохиож байгаа. Гэтэ Жон энэ талаараа одоо мдэггүй байгаа юм. Энэ удаа түүний амьдрал хамгийн том нөлөө үзүүлсэн. За жүжигчин болох мөрөөдлийг нь бүтээж өгсөн. За мэддэг чаддаг бүгдийг зааж өгсөн хайртай ээж нь бүхний хорт авдартай гэж онцлогддог. Оо ямар сони юм бэ. Гэтэ энэ өвчнөө мэдчихэд хүүдээ хэлээгүй юм билээ. Яа тэгэхээр хүн хайртай бүсгүйгээ хавдраар алдаад хэдхэн сар өнгөрч байгаа. За тэгээд
тэгж зовж чаналцахыг харсан шүү дээ. Ямар хэцүү байсан бэлээ. Энэ дээр өөрийнхөө мэдийг хэлээд бүр зовгоод яах вэ гэд. Энд чинь хүүгээ хамгаалж байгаа нэг хэлбэр байхгүй. Тийм шүү. Тийм. Энд чинь ээж хүн, их хүний одоо хүүгээ хамгаалах гэсэн энэ юу гэдэг юм те, инстинкт байхгүй та. Би хэдий өвчтэй байлаа ч гэсэн миний өвч хамаагүй. Миний хүүхдэд бүр зовж штэ гэж байгаа. Эмэгтэй хүний юм сэтгэл байхгүй. За гэхдээ яаж удаа нууж чадах вэ? Одоо хүүдээ хэлсэн байгаа. За энэ мэдээг сонсон Жон өдөр болгон ээж дээр ирдэг байсан. За тэгээд ингээд сэтгэлийн тайтруулах гэж оролдоно, янз бүрээр инээлэх гэж хичээнэ. За тэгээд бүр болохгүй болохоор нөө багтаа дуулдаг байсан, дуугаа дуулна, бүжгээ бүжгэлнэ, том болцсон залуу шүү дээ, тэ. Тэгэл ээж нь тэрийг хараад тайтахраад хоёлаа инээлддэг ийм байсан юм. Гэсэн ч харамсалтай нээж нь тун удалгүй бурхны орныг зарна. За ингээд Жонны амьдралд байсан хамгийн чухал хоёр хүн 2 жилийн зайтай энэ гайтай хор тавдар гэдэг өвчнөр одоо хорвоог орхиж байгаа юм. Зарим нэг хүн ийм гашуудлыг давах гэж хэдэн жил болдог. Зарим нэг нь давж чаддаг. Харин Жон сэтгэлийн хаттай байж энэ бүхнийг даван туулдаг. Гэхдээ эдгээр харамсалтай үйл явдлууд түүний ажилд мэдээж нөлөөлж байгаа. Түүний жүжиглэлтэнд нөлөөлж байгаа. Тиймдээ ч энэ хэсэг үеийг тэр void гэж нэрлэдэг. Ер нь баг бүрэн уналтанд орсон байсан үе гэж нэрлэдэг. За харин 1983 онд Жон Холливуудд иргэн ирснээр тунхаглахаар Staying Alive гэдэг нэртэй кинонд тоглолдог. Зөвхөн замналыг нь сэргийх ёстой байсан энэ кино бүрэн сүрэл болж байгаа. Шүүмжлэгчдэд бүр урд урдныхаас илүү шүүмжилж байгаа. Чиний дисконы үе өнгөрсөн. Одоо бүх зүйл өөр болсон. Энэ хүнийг ер нь гол дүр тоглуулаад димий. Гэх мэтчлэн бүр янз бүрийн л шүүмжилж байгаа. За энэ бүрс тайггүй муухай санагдаж байна. Одоо нөгөө юу гэдэг үнэхээр нэг дүрийг гайхалтай сайхан хийгээд чадсан байна. Чадна гэдгийг бас бос жүжигчд ч юм уу бүгд чадаагүй шүү дээ. Энэ хүн чадсан байхад энэ дүрчин л харагдаад байна. Ингээд барыг нөгөө нэг давуу талын сул тал болооч юм шиг хараад тахайгүй муухай юм аа. Жоныг бүр маш их шоолдог, уурч тасцдаг байсан гэж байна. Хөөхий Жон буудлын өрөөнд ганцаараа нөгөө сонингуудыг аваад өөрийнхөө шүүмжлүүдийг уншаал ингээ суудаг байсан гэдэг. Гэхдээ энэ дээр өөр дээрээ дүнэлт их бас цаг гарч байгаа. Ингээд өөрийгөө ч бас эвтгэхээр шийдэж байгаа. Түүнийг айх гарч ирж байхад кинон дээр бүжиглэх нь онцгой гоё харагддаг байсан бол одоо харин үзэгчд өөрчлөгдсөн. За одоо бүжиглээд нэг хол явахгүй. Гэтэл баг ганц чаддаг юм л энэ байдаг. За ингээд ирэх жилүүд тэрээр олон кино тоглож одоо маш олон киноны дүр бүтээж байгаа ч гэсэн олонд таашаагдсан бүтээл тоглож чадаагүй. 10 гаруй жил дундаж нэгэн жүжигчин явсаар ирж байгаа. За 1989 онд гарсан Look Who's Talking гэдэг кинон харин овоо амжилттай яваад Жоныг Холливуудд байгаа шүү гэдгийг дахин нэг удаа сануулдаг. За гисэн ч гэсэн шүүмжлэгч түүнийг дахин шүүмжилсэн хэвээрээ л байгаа. За энэ жилүүдэд ингээд тэр кино амжилттай болсон ч гэсэн өөрийн шүүмжлээд тахаар Жон ер нь миний мөрөөдөл ингээд дуусч байгаа юм байна да гэж бодож исэн гэнэ. Тэгсэн чинь нэг өдөр түүний замналыг 2 дахь удаа аварсан утасны дуудлага ирдэг. За ёо. Харилцааны цаана алдарт Квентин Тарантино байдаг. За энэ алдарт найруулагч маань өөрийн шин төсөлтөө түүний тоглуулахаар сонгосон байна. За хэдий тэр киног хийх гэжсэн студент Жон Траволтаг сонгохгүй өөр хүн сонгоо гэж Траволта зөвлөжсэн боловч Траволта харин тэмцсээр аваад манай хүнийг энэ киноныхоо гол дүрд сонгож авдаг. За хоёлаа ивент тэтгэжээ танилцуулъя. Начиг сони нэрхтээ түүх яваад байна. Сайхан юм ярьж байгаа ч гэл ингээд бүр сонир болоолдгүй. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар интернетийн хурдаа нэмэх амархан уриатаагаар Innovation компанид хэмжиж ажиллаж байна. Тэгээд бид нар одоо гар утас, компьютер зэрэг илүү өндөр давтамжтай буюу одоо 5 ГГц интернетийг шаарддаг болоод байна. Тэгэхээр интернетийн хурд удаашрах, гацах ийм асуудал ялангуяа нөгөө Innovation-ийн нөгөө төлбөр гаргах төхөд ирэхээр аюух гацдаг байхгүй юу? Ашиглаж байгаа төхөөрөмжийн насжилттай ч бас холбоотой байж болно. Зөвхөн одоо юунаас нь биш. Интернет хурдмурд интернетээс ч хамааралгүйгээр насжилттай төхөөрөмжтэй холбоотой байж бас болно. Тэгэхээр Innovation-ийн одоо шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийг одоо хуучнаасаа ялгарах давуу тал нь бол 2.4 ГГц болон 5 ГГц давтамжаар зэрэг долгионд дамжуулах чадвартай байгаа шүү. Тэгэхээр та төхөөрөмжөө
3-5 жилэл ашиглажсэн бол шинжилж илүү өндөр хордны интернет үйлчилгээг авах одоо болцсон байна гэсэн үг юм. Тэгээ Invision-тэй холбоотой заавар мэдээллийг та зөвхөн IPTV-ийнхаа Invision tips хэсгээс авах боломжтой. Заавал одоо тий очиод эсвэл заалгаал яах вэ хүү гэдэг хэрэггүй болсон шүү. Мэдхгүй зүйл гарах юм бол заавал оператор лавлах гэх ямар ч шаардлагагүй. Та хэрвээ Invision-ы одоо Unitel-ийн дугаар ашигладаг бол өөрийнхөө утаснаас залгаад за эсвэл ингээд өөр юу яадаг вүлээ одоо Mobicom ашигладаг бол Invision-тэй чинь нэг дугаараар бас холбогдоод идэг те 11 гэдгийгсэн. За тэрийг Invision цэгийн минээс манайх ороод харчаараа. Тэгээд ерөөсөө эсвэл зүгээр tips рүү орж байгаа л сольчих боломжтой юм шүү. Тэгэхээр tips рүү ороод бүгдийг нийчж болж илээ те зөвлөгөөнүүд авчиж болж илээ те. Invision-тэй баярлалаа. За баярлалаа. За John Travolta-гийн ер нь амьдрал замналыг хараад ах юм бол түүний 2-3 дүрээр л бид нар мэднэ. За тэрний хамгийн том нь бол мэдээж Quentin Tarantino-г найруулсан Pulp Fiction гэдэг кино байна. За энэ кино анх Cannes кинонод нээлттэй хийсэн. За киног үзсэн хүмүүс 6 минутын турш алга ташиж баяр хүргэжсэн баг. Pulp Fiction-ы талаар дараа нь бүр тусдаа дугаар хийх юм. Тийм үү. Тийм. За тийм учраас киноны талаар дэлгэрэнгүй ярихгүй. За харин хүмүүс алга ташин баяр хүргэж байхад манай хүн багийнхантай хамт тайзан дээр байсан юм. Тэрээр анх удаа ийм их хүндлийг та хүртэж байгаа нь мэдээч 6 минут тийм ээ. Яг тэр нэг бүжгэлтэй гэсэн хэсэг. Тийм. За сэтгэл нь маш их хөдлөөд өөлж байсан гэдэг. Энэ тайзан дээр Джон дахин төрсөн гэж хэлж болно. За мөрөөдөл нь дахин амьлж байгаа юм дээр. Одоо тэрээр хуучны өсвөр насны хүү эсвэл дуучин бүжигтнээс өөр дүр бүтээж чадна гэдгийг харуулж байгаа. Би энэ Pulp Fiction-ыг андуурцсан уу? Нөгөө тайзан дээр бүжгэлдэг биш юм байна те. Мөн ч дээ уматур мөнтэй. Мөн те. Яа. За одоо түүний өмнө бүх төрлийн кино нээлттэй болж эхэлж байгаа. Манай хүн чинь бүжигчин байсан бол одоо юм алуурчин болчихж байгаа шүү дээ тийм. За Pulp Fiction гэх энэ киногоор манай хүн 2 дахь удаага Оскар нэр дэвшиж чаддаг. Дахиад л шилдэг хэрэгтэй дүрээр. Одоо тэрээр Холливуудын хамгийн өндөр цалинтай жүжигчин болж байгаа. Дор хаяж 20 сая доллар авна шүү дээ. За 1997 онд одоо супер хит болсон Face Off гэдэг кинонд Nick Cage-тэй хамт тоглолдог. Одоо жинхэнэ шууган тарьсан шинэлэг кино байсан. Зохиол хийц. Нүрээсээ л амар гоё тий. За тэгвэл энэ кинон дээр зөвхөн кинон дээр царайгаа сольсон биш юм байна. Манай хүн бас амьдрал дээр ч гэсэн царайгаа өөрчлөөд царай нь өөрчлөгдөд илүү тийм mature одоо насанд хүрсэн тийм аюултай болж ирж байгаа. За ийм аюултай царайтай бүжиглээд ээж болохгүй. За эндээч түүний дараагийн кинонууд нь тулаантай акшн кинонууд байдаг. Гэтэл түүний нэр нь дахиад л унж эхэлж байгаа. 2000 онд гарсан Battlefield Earth гэдэг кино нь маш их зардлаар бүтсэн. За манай хүн ч гэсэн энэ киног жинхэнэ шууган дээр нь бокс офис дээр ална гэж бодож исэн бол 70 саяар бүтээд 30 саяын л одоо орлого болдог. Ингээд дахиад нөгөө нэг Джоныг гол дүрд битгий тоглуулаа гэдэг. Дахиад нөгөө ярианд Джонны нэр нь шалгаар нэг болж байгаа. Кино бүтлгүүтвэл ер нь гол дүр жижиг чинь дагаал бүтлгүүтдэг. Нэг нундаг. Яг ийм та юугаар зарчмаар явж байгаа. За ер нь ингээд бодоод тахаар Джон ер нь супер хит кино тоглож чадаагүй. Яг Pulp Fiction-ыг тооцвол. За Face Off-ыг бас оруулж тийм ээ. Ганц хоёр гайгүй кинонууд тоглолдог. Тэр нэг film Taking film 1 2 3 тэгээд Swordfish энэ кинонууд байдаг байхгүй юу? Тэг чи сайн мэдгүй байгаа ч тийм. Мэдгүй нэ энэ чинь бас нэг жоохон. Тийм яг тэр супер хит кино тоглож байгаагүй байхгүй. Ингээд энэ ч бас учиртай юм бэл. Уг нь маш авьяаслаг жүжигчин 2 удаа Оскар дэвшсэн. Цаашдаа алхнууд л гэж бодоодсэн шүү дээ. Гэтэл Джонни цаад амьдралд нь маш их уугаа шүү. Их тэр хайртай бүсгүйг алдсан, ээжийг алдсан ч гэдэг юм уу. Маш их тийм дарамт ч юм уу. Сэтгэлийн шарах байсан учраас манай хүснээр тоглож чаддгүй байсан болов гэж бас харж болохоор. Гэхдээ Джон тэр болгоноос тэр болгоныг давж туулаад кинонд тоглоод ажиллаа хийжсэнийг бодохоор бүр түүний сэтгэлийн тэнхийг биширмээр тийм ээ. За 1991 он руу хойлоо буцаад явъя. Джон өөрийн насны хань болох Kelly Preston гэдэг бүсгүйтэй 1991 онд хурмаа хийдэг. Тэд 1987 онд The Experts гэдэг киноны зураг авалтын үеэр танилцж гинэ. Ингээд 4 жилийн дараа хурмаа хийж байгаа юм. Джон энэ бүсгүүд анхны харцаар л дурлсан гэдэг. Тэгсэн чинь дурлсан бүсгүн тухайн үедээ нөхөртэй байсан гинэ.
Ингээд юу ч хийж чаддгүй ингээд нөхөртөө өвсгүй яах ч үлээ тийм ээ. Гэтэл нөхрөөсөө салсны дуулаад за одоо л гой болцъё гэдээ яваад татсан чинь найз залуутай болцсон байна. Дараа нь дахиад найз залуутай болцсон. Тэгэхэд бүр яах вэ гэжсэн чинь 1990 онд ганц бий болонгот нь шууд дахиад татсан байна. Үнэхээр алдаж болохгүй, үнэхээр сайхан юм гэхдээ. Ингээд нэг жил болцсны эцэст тэд сүү тавьсан. Джон гинтл надтай гэрлээч гэж гуйсан. За энэ үед Келли орилж байсан гэдэг. Ингээд сүү тавьснасаа хойш хэдхэн сарын дараа тэд Парист хормоо хийсэн гинэ. Тэдний харилцаа үнэхээр гал алуун хайраар дүүрэн байсан гэдэг. Джонтай байхад хамгийн гоё нь юу вэ гэж асуухад хүссэн үедээ хүссэн газар руугаа нисчдэг нь сайхан байлаа. Нисгэгчтэй гэрэлсний нэг гоё нь энэ юм да гэдэг. Джон Траволта ч мэрэгжлийн нисгэгч байхгүй. Онгоцтой. Тэд ч зүгээр нэг жижиг онгоц биш. Boeing 747 гэдэг. Тэр мэрэгж болоод хэрэгтэй. Тэр хоёр жирэхтэй байгаад байдаг тийм маш мундаг. За энэ гэрэлт нь за энэ хайр нь энэ Джонны хувьд бүхнийг шинээр эхлэх шинэ итгэл найдварыг авчирч байгаа. Хормоо ихтэй тэд аль хэдийн жирэмсэн болцсон байсан гинэ. За ингээ анхны хүүхдээ үлгэдэж явахаар хүлээж исэн юм байна. Ингээд дараа жил нь анхны хүү Джет нь мэдлж байгаа. Үүнээс хойш 2 жилийн дараа охиноо үлгэдэж авдаг. За тэгээд охиноо Ella Blue гэж маш гоё нэр хайрладаг. Джонни амьдрал одоо л нэг дүүрэн болоод сайхан карьертай, за 2 сайхан хүүхэдтэй, хайртай бүсгүйтэй бүх зүйл нь түүнд одоо ирж байгаа. Гэхдээ амьдрал түүнийг жаргалтай байхыг удаан харахыг хүсээгүй. Удалгүй Джон Келли хоёр том хүүгээ аутизмтай болохыг мэддэг. За бас мөн сайжилттай болох, сайжилттай байдаг. Хосууд том хүүдээ бүх зүйлээ зориулжсэн. Хаач явсан дагуулж явдаг. Очсон газар болгондоо хүүдээ зориулсан тусгай хэрэгцээний зүйлээр нь хангадаг. Буудалд буулаач гэсэн заавал тийм өрөөнд буудаг. Ерөөс хүүдээ бүх анхаарлаа хандуулдаг байсан. Мэдээж охин хайрлахгүй яах вэ? Гэтэ хүн тусгай хэрэгцээтэй учраас арай илүү анхаарал шаардна. Гэт хүүдээ бүхнийг өгдөг байсан. Зөвхөн хүүгээдлээ бүгдийг хийдэг гэсэн баг. Тэднийг харсан ямар ч хүн хүүдээ хичнээн хайртай гэж асуух шаардлага байхгүй. Маш их хайртай байсан. 2009 оны шинэ жилийн баярыг Джонни гэр бүл Бахамын арал дээр байх гэртээ тэмдэглэж өнгөрүүлсэн юм байна. Гэтэл 1 сарын 2-ны өглөө хүүгийнх нь 2 асрагчдыг нь Яран Сандран Джон Келли хоёрыг сэрээсэн. Джет угаалгын өрөөнд ухаангүй байна гэж. Джон хар хурдаараа хүү дээрээ гүйччихэд ам аврах анхан шатны тусламж. За ер нь хийж болох бүгдийг хийсэн боловч хитрхи оройтсан байсан. Хүн нас урчин байсан. Татал төгөөд унахтаа ван мөрөгцсөн. Усны онгоцоо мөргөөд тэгээд ухаан алдаад тэгээд нас урцсан юм байна л да. Энэ үед дөнгөж 16 настай байсан. Хүүхдээ оршуулах бол энэ дэлхий дээр хамгийн хэцүү, хамгийн муухай зүйл. За үгээр илэрхийлшгүй гэж хэлсэн байдаг. Би ч гэсэн одоо энэ нэвтрүүлгийн зохиолоо бичиж байхдаа нэг үг орлуулад биччихье гэсэн үнэхээр одоо илэрхийлэгддэг юм байна. Харин хүүгээ алдснаас хойш жилийн дараа Джон Келли хоёр дахиад нэг хүүтэй болсон. Энэ хүн харин энэ гэр бүлийг хэмжилж байсан гинэ. Тэд шинэ хүүгээ үлгэдэж авснаар багаар идгэж байсан. Джон хүүгийнхаа гэгээн дурсгал зориулж Jet Travolta гэдэг сан байгуулж байгаа. Сангаараа дамжуулаад тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тусалдаг. Ийм гоё буйны үйл ажиллагаа явуулдаг. Ингээд тэдний гэр бүл ингээд идгээд 6 жилийн дараа маш сайхан ингээд болж байгаа ч гэсэн 2018 онд эхнэр Келлин аимшигт өвчтөй гэдгийг мэддэг. Болооч одоо ямар амар юм бэ, ямар сайн. Дахиад л нөгөө хөхний хорт автар. Тийм үү? Келли Джон хоёр энэ талаараа хинт ч хэлээгүй. Өөрсдөө л даван туулахар хичээсэн баг. Чимээгүйхэн хавтартай тэмцэж байсан. Хьюстонд байдаг дэлхийн хамгийн шилдэг хавдрын төвд хэвтэж имжлүүлээд ер нь ингээд хэвтэн отчин байсан юм байна л да. Ингээ 2 жилийн турш байж болох бүх имчилгээ хийлгэжсэн. За энэ хугацаанд мөн чадж байгаа дээрээ дуртай ажиллаа хийсээр байсан гинэ Келли. Жүжигчин шүү дээ тийм ээ. 2018 онд нөхөртөйгөө хамт Готи гэдэг нэрээр кино тоглоод энэ цагаас хойш хүмүүс Келлиг олж хараагүй. Ямар ч ярилцлага өгөөгүй, улаан хевсэн дээгүүр алхаагүй. Олон нийтийн сүлжээнд ч алга болсон гинэ.
Тэгсэн чинь найзууд ойр дотных нь ямар нэгэн буруу болоод байгааг мэдсэн байна. Нэг энэ ч хавтартай гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ, тийм. За өмнө нь анхны хайраа, за мөн ээжигээ энэ өвчнөр алдчихж байсан Жон юу болохыг ер нь мэдчихсэн. Гэхдээ энэ удаад бүх зүйл өөр болох ч юм билүү. Шин имчилгээ гараад эхнэрийг минь аварчих ч юм билүү. Эхнэр минь хавдрыг ялах чадвартай ч юм билүү гэж найдаж байсан баг. Итгэл найдар сүүлийн мөчөд бүгдөх шүү дээ. Гэхдээ 2020 онд 57 настай Kelly Preston нөхөр 2 хүүхдээ орхиод энэ хорвоог орхидог. Түүний тоглосон хамгийн сүүлийн кино нь нөхөртөйгөө хамт тоглосон Gotti гэдэг кино. Энэ гашуудлын мэдээг Жон олон нийтийн сүлжээнд хуваалцаад за эхнэрийг нэмжилж байсан эмнэлэг ажилтнууд гэр бүл найзуудаа талархлаа илэрхийлдэг. Энэ гайтай өвчин Жоны амьдралыг 3 дахь удаагаас хөрвүүлж байгаа нь юм. Анхны хайр, ээж мөн эхнэрийг энэ удаа авч одож байгаа. Үүнээс гадна Жон хүүгээч мөн алдсан. Жон хэлсэн штэ. Хэрвээ Даяна энэ өвчин тусаг байсан бол бит хоёр үрд амьдрах байсан баха гэд. Тэгэд харахаар Жон ер нь их доктортой хүн шиг байгааз тийм ээ. Тийм байна. Энэ их нэртэйгээ 1991 оноос хойш хамтдаа байна гэдэг чинь бас л урт удаан хамт байсан баг. Тэг хамгийн гол нь Жон би өхөн хөлтлөж хамтаа хамт байна гэдэг амлалтаа биелүүлж чадчих байгаа байхгүй юу? Ийм их хагцал үзээд ер нь нэг ийм их хагцлыг давж туулах гэдэг дэндүү хагцсан давааг Жон туулсан. Бүр ганцаараа давж туулж байгаа шүү дээ. За энийг олон нийтэд зарлаад ярилцлага өгөөгүй. Зовлон шанал минь надтай л байсан дээр. За би энийг хүнд яриад тэдний сэтгэл санааг унгаахыг хүсээгүй. Хүн болгонд зовлон байдаг. За зарим нь минийхээс том, зарим нь жижиг байх. Тэр болгон дээр нь би өөрийнхөө нэмэрлэхийг хүсээгүй гэж хэлдэг юм байна. Жон сэтгэлээр унаад ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. За ажил гэр бүлээ орхитуулаагүй. Харин ч зовлон болгоны араас эргэн ирж толгой гудаалгүй амьдрч буй одоо. Нэг хүнд дэндүү хатгаар зовсон ч гэсэн тэр бүхнийг мартаад урагшаа халахдаг. Ингэх ч ёстой юм. Үхсний араас үхдэггүй гэдэг. Санж битгэрээд амьдралаа бүх алтаараа үхсэн хүн шиг болчихгүй гэж энэ үг байдаг баг. Биднийг орхиод отсон хайртай хүмүүс маань ч гэсэн үнийг хүсэхгүй баг. За битгий санаж уйтгарлаад зовж шаналасаа гэж тэд хүсэж байгаа. Хэрвээ тэд тэнгэрээс хардаг бол чамайг уйтгарлаж байгааг хараад тэдэнд бүр л хэцүү байх болно. Ийм учраас тэдэнтэйгээ байсан жаргалтай дурсамжуудаа марталгүй санан дурсаж сэтгэл дүүрэн жаргалтай амьдрах гэж хичээх хэрэгтэй. Мэдээж маш хэцүү байх. Гэхдээ л хичээх хэрэгтэй. Жон эхнэрээ өнгөрснөөс хойш хэдэн сарын турш алга болсон гинэ. Ингээд харин одоо хоёр хүүхдтэйгээ өсгөж өмгөжүүлээд жаргалтай сайхан амьдарч байгаа юм билий. Тэгэд ингэж бодсон. Энэ өвчин гэж байхгүй ч байсан болоос. Урьдчилан сэргийлэх боломж байгаа учраас хүмүүс те одоо нэвтрүүлэг үзээд та хизээ хамгийн сүлдтэй тэр шинжилгээг өгсөн бэ өхний орт авдрыг те эмэгтэйчүүд нэг 3 жилдээ нэг 30-аас дээшсэн дөгдөг. Нэг хүн 2 хүн чамайг очоод гүнэрийн юу лээ гэж шинжилгээ өгж байгаа бол бас нэвтрүүлгийн зорилго гэж бодогдож байна. Яг тийм. Тэгээд бас сэтгэлийн шархаа давж туулаарай. Эдгээгээрээ. Тийм. Үхсний араас өгдөггүй юм шүү дээ. Тэгэд миний сүүлийн бичсэн өгүүлбэр яг тийм л зорилготой. Нас орсон хайртай хүмүүс чинь чамайг одоо таныг одоо ингэж уйтгарлаад байхыг хүсэхгүй. Жаргалтай байгаасай л гэж хүсэж байгаа. Тийм учраас санаа битгий зовоорой. Харин тэднийхээ төлөө аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэж одоо. Одоо захих нь хашаа юм би одоо зүгээр тэгвэл гоё хаа л гэж бодсон. Тийм ээ. Хамгийн ухаалаг хүн гэж хамгийн сайн хувьсах чадвартай хүнийг хэлдэг гинэ. Та тухайн нөхцөлийг хүлээж аваад тэгээд цаашдаа яах вэ гэдэг байдлаар хандах юм бол бас ухаалаг байх учраас тий бити өөрийгөө тэгж амьдаар нь харах нөхрөө хийгээрээ ямар гоё юм бэ яах вэ нөгөө нэг амар уярч сонслоо би хэдий энэ хүний амьдралд айгуу гонигтай төгөө сонсогдоод байгаа ч гэсэн энэ хүний амьдралд архитарс байсангүй хар тамхи байсангүй дандаа гоё үнэн хайр байлаа тэгээд ноён нуруу байлаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө явлаа суралцах юм маш их юм байна. Тийм. Баярлалаа.
Одоо надад тохиолддог жижиг юм юу ч биш юм бэ. За шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ кино түүх нэвтрүүлгийг өргөлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээв сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай төлөө шүү маань. За мөн интернетийн урдаа нэмэх амрах хуриутаагаар Invision компани дэмжиж ажиллалаа. Их хоттой баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. За баярлалаа зөвлөө. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.